За сайн байна уу? Винчэн зэрэг мэ? Энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Энэ өдрийн мэнд. За өнөөдрийн яг юу болж байна вэ? Ямар нэгэн машинд нас Өнөөдөр өөрөө ерөөхдөө бол спортонд очиос жаз байгууллагаас бид нэр хавтын хууль ёсны те формула спорт уралдаан зохион байгуулахаар болж байгаа. За Энэ удаагийн уралдаан бол анх дугаар зохиогч байгаа гэдгээр бас их утга учиртай уралдаан болж байгаа. За тэгээ өнөөдрийн уралдаан бол манай хотын топ шилдэг идэвх шармалтын айгүй өндөрт орсон топ бизнес байгууллагууд бол оролцох эрхээ аваад хоёр уралдаанчтай бэлдээд уралдаж байгаа маа. Мөн энэ уралдаан маань манай хотын урд өмнө зохиогчсон хамгийн өндөр шагналтай тэмцээн гэдгээр бас онцлогтой. Зайлшгүй. За та сая топ байгууллагуудыг хэллээ шүү дээ. За ямар эхний 3 топ байгууллагыг хэлэх боломж байгаа юм ба танд? За мэдээж бол одоо өөрийн би цаг зав одоо ажлын эрх үүргээ бол одоо гаргуунд хаяад те иргэдийн амар тайван байдлын төлөө тууштай тэмцдэг цагдаагийн байгууллагын болон төсөлтөд ихтэй оруулах нөлөөлөлд орсон. За хоёрт бол мэдээж бүргэр шортын хамт олон маань орсон байгаа. Гуравт Хейс гэх байгууллага орсон байгаа. За ер нь бол манайх одоо манай хот ямар нэгэн одоо өөр хотод байдаг шиг NBA ч юм уу тийм спортын байгууллага байхгүй. Манай хот одоо ингээ F1 буюу одоо ингээ формула гэдэг одоо спорт одоо нэг төрлийн спорт шүү дээ. За энэ спорт манай хотод үйл ажиллагаа эхлүүлж байгаа юм байна. Зөв үү? Зөв тэгж ойлгож байна. За тэгээд дахиад нэг асуух юм байна гэх мэ. Одоо зөвхөн одоогийн байдлаар зөвхөн байгуулалт оролцож байгаа маань дараагийн юунд одоо юу гэдэг чинь өөр компани байгуулалт ч юм орох боломж байгаа юм болоо эсвэл хувь хүмүүс ч юм уу тийм ээ? Хувь хүн бол энд ямар ч оролцох боломж байхгүй. Яагаад гэвэл нэгт хувь хүмүүс энэ хүү спортын зардлыг дийлэхгүй. Хоёрт тусгай зөвшөөрөл шаардлагатай. Тэгэхээр ерөнхийдөө бол бизнесүүдийг идэвх шармаалт буюу шилдэг байгууллагуудыг бол топ 10 байгууллагыг бисэд түрүүнд дурдсан шүү дээ. Топ 10 байгууллагыг энэ тэмцээнд оруулах зорилготой байгаа. Ингэснээрээ манай бизнесүүд бас энэхүү тэмцээнд оролцохын тулд те өөрсдийнхөө бизнесийн нэр хүндийг бас өсгөхийн тулд бас идэвхтэй болох юм болов уу гэж би бас харж байгаа маа хаалын хараанд бол. За ер нь бол одоо хэдийн хугацааны дараа дахиад нэг формулыг орлон зохиогдох юм. Мөн чаглалын сан нэг уралдаад хэд байгаа вэ гэдэг ч юм уу. Тэр талаар мэдээлэл боломж байна уу? Манай хотын түүхэнд хамгийн өндөр шагналын сантай тэмцээн болж байгаа. За тэр нь бол 15 сая долларын нийт шагналын сантай. Манай энэ формулын нэгийн одоо энэ спортын нэг уралдахтай шагналын сан хэд байгаа юм болоо гэж асуух гэсэн юм аа. Нэг уралдахтай шагналын санаа тэмцээний нийт шагналын сан бол 15 сая доллар. За багаараа буюу ганцаарчлан төрөлгөө нийтдээ 2 төрөл зохион байгуулагдаж байгаа. За ганцаарчлан төрөл 1-р байранд оруулах 3 сая доллар, 2-р байранд бол 2 сая доллар, 3-р байранд оруулах 1 сая доллар, багийн төрөл болохоор 1-р байранд оруулах 5 сая доллар, 2-р байранд оруулах 3 сая доллар, 3-р байранд оруулах 2 сая доллар буюу нийт шагналын сан 15 сая доллар буюу түүхэнд хамгийн өндөр шагналын сантай тэмцээн байна. Зайлшгүй. Түүлийн шагналын сан усаас гарч байгаа юм болоо эсвэл хөв байгууллага таксаа төлж байгаа юм болоо? Үгүй хувь байгууллагууд ерөнхийдөө эхний удаадаа таксыг төлөвлөхийг бид нар болиулсан байгаа. Тийм. За. Ард иргэд болон бизнесээ дэмжих сангаас бол энэ хүү зардлыг бол гаргаж байгаа. Мөн энэ хүү зардлыг гаргахад тусалсан хотын захиргааныхандаа баярлалаа гэж хэлмээр байна бас давхар. За тэгэхээр сая та хэллээ шүү дээ. Одоо маш өндөр шагналын саналтай гэдэг. Энэ нөгөө талаараа хотод инфляц өсгөх ч юм уу, байгууллагууд нэг талд хэтэрхий баяжих ч юм уу. Тиймэрхүү талаас танд ямар нэг мэдээлэл байна уу? Судалгаа ч юм уу? За ерөнхийдөө бол байгаа. Ерөнхийдөө бол миний харснаар бол манай бизнесийн байгууллагууд маань бол энэхүү уралдаанд хожоод одоо ялснаар бол тухайн ялсан багийнх нь бол нэг тийм инфляц өсөх хүч шаардлагатай нөлөө бүрх үзүүлэхгүй. Учир манай хотын CAGR буюу одоо инфляцийн өсөлтийн дүн бол маш бага байгаа. Санхүүгээ бид нар доктортой барьж чадж байгаа гэж би бодож байгаа. Тэгэхээр гайгүй хаа гэж бодож байна. За ойлголоо. За тэгэхээр үзэгчтэй манай хотод Формула 1 буюу шинэ спорт нэвтэрч байгаа юм байна. Тэгэхээр энэ сардаа нэг бол гэсэн тийм ээ гэх мэ? 2 сардаа нэг. За 2 сардаа нэг болох бөгөөд шагналын сан маш өндөр байгаа юм байна. За тэгэхээр энэхүү үйл ажиллагааг явуулж байгаа эцэг захирадаа маш их баярлалаа. Би өөрийнхөө хувийн зүгээс. За вижлэвс газар дээрс нь дамжууллаа. За танд ер нь өөр хэлэх юм байна уу? За ерөнхийдөө бол энэ бол шагналын сан гэхээс илүү энэ бол бизнес болон байгууллагуудын нэр хүнд хурд хаваалт самбаг тодогтгох уралдаан шүү. Тэрийг бас хэлье. За баярлалаа. За газар дээрс сурчсан Криштофс Кинзилээ ярьцлага өгсөн Винчензо ирэх юм байлаа. За баярлалаа ирэх мэ. нийт 3 тойрог явуулна. За тэгэхээр үзчихсэн. Яг одоо формула маань хөдөлгөөд бэлэн болсон байна.
За манайд анх удаа формулагийн ивент зохиогдож байна. За тэгэхээр жоохон арчлаад өгөө. За, 3 тойрог уралдах юм байна. Арчлаад өгөө. 3 тойрог. За ий булчингаа шангаал орох нь 10 секундаар эхлэх юм байна. За эд нэрхэм таны хувьд тоглож байна уу? Жоохон юу аваад өгмөрөө. Тэс очоод өгмөрөө. Өндөр хүлээцтэй оролдоон болж байна энэ бол. За тэгэхээр таны тарилгаа жоох өвдөд байгаа сурагтай гайгүй юу? Гайгүй. За ойлголаа. Тийм ээ би та ганцарш. За урлаа гэсэн их юм үзэгчтэй. За визний хэмэс шууд оруулсан та бүхэн ямар санаа зовхон байхгүй. За хамгийн ихэнд бүрэг шот явж байгаа шиг харагдаж байна. За маш гоё харагдаж байна. За сүүл машин тэр ямар баг юм бала. Бернас сайн мэдгүй байна. За тэгэхээр хамгийн ихэнд бүрэг шот биш нэрээ өөр машин. Модель BR8 plate дугаар нь 61 QM. За хоёрт бүрэг шот дахиад бүрэг шот тэгээ би машин гэсэн маршрут байгаа юм байна. Хүмүүс байгаа юм байна. За энэ би машин гүйцэтгэж ирж байгаа энэ ой дитэрэг ой. Йой. Зүгээр минут. За нутгийн иргэн харж байна. За тэгэхээр за түнэл орж байна. За тэгэхээр ер нь манайтай маш шилдэг юунууд засварчид болон механикчид нийлж одоо формула 1 буюу бүгд нь эхний ээлжиндээ гişгнэр болсон байна. Та энэ талаар ер нь манай хотын засварчид ер нь энэ сайн байна гэж дүгнэж байна. Таны одоо бодлоор формула 1 гэдэг машиныг 10-аас бараг 20 хоногийн дотор хийлээ шүү дээ. Жишээ нь бариач юм. За эхний байранд би энэ машин нэгдүгээр байранд хин орсон байв энэ ч зэрэг мэ? Наваач санах хэрэгтэй. Тий. Бүрэг шот авчих шиг байна да. Нэгээр бүрэг шот юм уу? Хоёр. Хоёул боо. Хоёул буугаа суралцгая. Нагаз хайчих. За эхнээсээ барьдаж байна. За барьцараа. За та бүхэн засвар үйлчлэгийг сайн асуугаад би бас хараагүй ч гэж болно шүү дээ.